Сэтгэл судлаачдын стрессээс ангижрахтаа ашигладаг 8 арга. Сэтгэл судлаачид бол асуудлыг шийдэх, айдас төвшүүрийг арилгах, мэдрэмжийг цэцүүлэхэд тусалдаг чадвартай мэргэжилтнүүд юм. Гэхдээ тэд бас бидний л адил хүн учир заримдаа стрессийг даван туулах хэрэгтэй болдог. Тэд стрессцэн үедээ дараах аргуудыг ашигладаг байна. 8 дугаарт санаанд орж ирсэн бүх зүйлийг бич. Сэтгэл зүйч, өсвөр насны хүүхдийн хүмүүжлийн тухай номын зохиогч Джон Дапи стрессийг бууруулахын тулд би тэмдэглэл хөтэлдэг. Бодол, нөхцөл байдал, хүмүүстэй харилцах харилцаагаа нийтлэлтэй буулгадаг. Энэ бүтээлч үйл явц нь үнэхээр тустай. Учир нь асуудлыг мартаж тодорхой шийдэлд хүрч стресс буурдаг. Үүний дараа би аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чаддаг гэжээ. 7 дугаарт хоол хийх. Сэтгэл засалж, зохиолч, багш Джеффри Сумбер стрессийг даван туулахын тулд ийм аргыг ашигладаг. Тэрээр сэтгэл санаагаар унсан үедээ би идэх дуртай. Гэхдээ энэ нь эрүүл хүнс эсвэл урд өмнө хийж үзээгүй хоол байх ёстой. Би дэлгүүрээр ороод хүнс сонгохдоо маш их цаг зарцуулдаг. Үр дүнг нь би найзуудтайгаа хуваалцдаг гэсэн байна. 6 дугаарт бүх булчингаа чангал. Америкийн сэтгэл зүйч эмч Кевин Чампман 1920 онд боловсруулсан булчинг аажмаар чангалах, тайвшруулах аргыг ашигладаг. Энэ бол их энгийн санаа. Та 10 секундын турш булчингаа чангалаад 20 секундын турш суллана. Булчинд зориулсан нийт 200 дасгал байдаг. Булчин суллаж чангалах дээр анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал юм. 5 дугаарт зөв хариу үйлдэл үзүүлэх эсвэл огт хариу үйлдэл үзүүлэхгүй байх. Сэтгэл судлаач Сьюзен стресст тэмцдэггүй. Харин түүнд стресст орсон үедээ хэрэгжүүлдэг онцгой арга байдаг. Тэрээр би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хариу үйлдэлээ өөрчилж чадна. Тиймээс та стрессцэн үедээ эерэг, өөдрөг байхыг хичээгээрэй гэжээ. Сөрөг нөхцөл байдалд эерэг хариу үйлдэл үзүүлэх нь стрессээс зайлсхийхэд тусалдаг. Та бас алдаанаас суралцаж болно. 4-дүгээрт сөрөг бодлын урсгалыг зогсоох. Сэтгэл судлаач Мартин Селигман бодлоо цэцлэхэд туслах хэлбэр бөгөөд түгээмэл аргыг зөвлөж байна. Та гараа алдаж зогсоод дараа бодоорой гэж өөртөө хэл. Ашиггүй зүйлсийн талаарх бодлоо зогсоо. Иймэрхүү аргыг ашиглан сөрөг бодлын урсгалыг зогсоож асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй. Дараа нь өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээгээрэй гэжээ. 3 дугаарт хобби болон дуртай зүйлээ хийх нэг цагийг өөртөө зарцуул. Сэтгэл судлаач Эми хүссэн бүх зүйлээ хийх цаг хугацаа гаргахыг зөвлөж байна. Унших, зураг зурах, хоол хийх, дасгал зэрэг нь таныг аз жаргалтай болгодог зүйлс юм. Тиймээс өөртөө нэг цагийг зарцуулж байгаарай гэжээ. 2 дугаарт тайвшрах дасгал хийх. Тони Берн хард танд үр дүнтэй аргыг санал болгож байна. Та уруулаа 7 хуруугаараа нэг чиглэлд шувтраарай. Энэхүү хөдөлгөөн нь уруулын гадаргуу дээр байрлах мэдрэлийн системийг өдөөж тайвширхад тусалдаг байна. 1-дүгээрт янз бүрийн сонгодог аргуудыг туршиж үзээрэй. Мэдээч хэрэг стрессээс ангижрахад туслах сонгодог аргууд олон байдаг. Клиникийн сэтгэл зүйч Добра Сирани би өөрийн мэдрэмжээ сэргээх бүх аргыг ашигладаг. Жишээлбэл би машиндаа суугаад хөгжим сонсож, эсвэл зураг зурж, сайхан газар очиж цай уудаг гэжээ. Стрессээс ангижрах хамгийн хурдан үр дүнтэй арга бол асуудлаас хэсэг хугацаанд холдох юм. Ингэснээр хүн төр хугацаанд сэргэж, шин сорилтуудад өөрийгөө бэлтдэг байна.